За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгэхээр аймгийн засаг даргаас сэтгүүлчид уулзалт ярилцлагыг өнөөдөр зохион байгуулж байна. Тэгэхээр аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлчтэйгээ Баянгөр аймгийн засаг дарга бас ажил авснаас хойш 2 дахь удаага инхүү уулзаж байгаамаа. Тэгэхээр юуны өмнө сэтгүүлчтэй хүлээж авч байгаа танд баярлалаа. Талархлаа илэрхийлье. Баярлалаа сэтгүүлчтэй. Төр захиргааны бодлого шийдвэрийг төмөн олон үүрэг зорилготойгоор бас одоо надтай сонирхсон асуултуудаараа асуулт сууж ярилцлагыг илэрхийлсэн та бүхэндээ бас баярлалаа. За тэгэхээр таны хувьд бол ажил авснаас хойш ер нь 80 орчим хоног өнгөрөөд байна. 80 орчим хоногийн хугацаанд та нийтдээ хичнээн иргэдийг хүлээж авч ямархуу асуудлуудыг шийдвэрлээд байна. Бас бүх сумдуудад хүрч ажилласан байх ёстой. За ер нь ажил авснаас хойш хугацаанд бол энэ төрийн байранд сууж явах үйл явцтай бол зорж ирсэн иргэн болгонтой л уулзч байна. Тэгээд нийтдээ бол одоо өдөрт бол хамгийн багадаа 10 хүн. За дамаа одоо иргэд хүлээж авдаг 4 дахь өдөр бол 40-50 хүнтэй уулзж байгаа. Тэгээ ингээд бодоод үзэхдээ зэрэг энэ хугацаанд бол яг одоо 400 гаруй иргэн бол надтай уулзсан байна. За уулзж байгаа иргэдийн маань одоо дийлэнх хэсэг нь бол ерөөсөө л амьдрал хүнд байна. Ажлын байртай болгож өгөөч. За мөн одоо амьдрал хүнд байна. Дэмжлэг тусалцаа үзүүлээч гэсэн голцлон одоо ийм хүсэлтүүд ирж байна. Гэхдээ бас зарим одоо хумсартай иргэдийн зүгээс бас одоо аймаг орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлуудаар саналаа илэрхийлж бас уулзж байна. Тэгээ энэ хугацаанд нийтдээ аймгийнхаа одоо 19 суманд бас хүрч ажиллалаа. Иргэд хөдөлмөрчтэйгээ уулзаж засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагаа, аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар бас мэдээлэл хийгээд ажиллаад ирлээ. За сайн байна уу. Сайн байна уу. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад одоо 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна л да. Тэгэхээр энэ хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлээр нь яагаад эрчимтэйгээр хөгжиж чадсангүй? За та мөрийн хөтөлбөртөө яг жижиг дунд үйлдвэрлэлийг бас хэрхэн яаж эрчимтэйгээр хөгжүүлэхээр тусгаад байна? За маш чухал асуулт асуудлаа. Үнэхээр Монгол улс зах зээл шилжснээс хойш 2000 оны дунд үеэс хойш жижиг дунд үйлдвэрлэл гэдэг салбар дээр анхаарлаа хандуулах болж төр засгийн бодлого шийдвэрт тусаад хэрэгжээд эхлээд явсан. Энэ хүрээнд бол Баянгөр аймгийн төсвөөс орон нутгийн хөгжүүлэх сангийн их үзүүргээс бол нэлээдгүй хэмжээний мөнгө яг одоо жижиг дунд үйлдвэрлэлийн төлөө бол зориулагдсан. Эндээс одоо зээл авсан, бизнес эрхэлсэн олон иргэд байгаа. Гэхдээ төслийн дийлэнх хэсэг нь ерөөсөө хэрэгжихгүй байна л гэсэн дүгнэлт төрж байгаа. Нэг үйл ажиллагаа явуулаад 1-2 жилийн дараа зогсоод байна. Дампуураад байна. Тэгээд яагаад одоо ийм байдал нөхцөл байдал хүрээд байгаа юм бэ гэдэг дээр л нэлээд бодлого судалгаатай ажиллах шаардлагатай байна. Тийм учраас энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бол нэлээдгүй тодорхой байдлаар туссан. Яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэхдээ нэгдүгээрт нь бид нэр энэ орон нутгийнхаа зах зээлийн бодит судалгаа хийх ёстой. Өөрөөр хэлэх юм бол манай аймагт ажлын хүчний ямар нөөц болцоо байна. Хоёрдугаарт нь манай аймагт одоо шууд ашиглаад жижиг дунд үйлдвэрлэлийн зорилтоор ашиглаад хийж бараа бүтээгдэхүүний нөөц ямар байдгийг, түүхийдийн нөөц ямар юм байгаа гэсэн энэ судалгаан дээр голлож ажиллаж анхаарах хэрэгтэй. Тэгээ энэний дараагаар бид нэр үйлдвэрлэлтийн зураглалыг гаргаж авна. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр нөөцийн судалгаан дээр түшиглээд Баянгөр аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зураглалыг бий болгох. Аль суманд, аль нутаг дэвсгэрт ямар түүхийд бүтээгдэхүүн дээр нь түшиглээд ямар үйлдвэрлэл үйлчлэгээ хөгжүүлэх ёстой вэ гэсэн зураглалаа хийн. Тэгээ энэ зураглалын дагуу бид нэр яг тухайн бүс нутагт нь нэг татаад унчихгүй тийм олон одоо өрсөлдөөн байдаггүй. Цаашид зах зээлээ өргөжүүлээд хилээд эзлээд явах боломжтой ийм жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж харж байгаа. Энэ л одоо бодлогын цөм байх ёстой. Хоёрдугаарт нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах бодлогыг л чухалчилт тавина. Баянгөр аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээтэй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ гаднаас орж ирэх юм бол гадна зах зээлээс тийм Улаанбаатараас ч байд юм уу, Хөрс зэрэгэлдээ аймгаас ч байд юм уу, аль эсвэл одоо бүр гадаад улсаас орж ирсэн нөхцөл тэн дээр орон нутгийн зах зээл ашигласны төлбөр хураамж авдаг ийм л тогтолцоог бий болгоё л гэж зорж байгаа. За сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. Тэгэхээр Баянгөр аймагт энэ аялал жуулчлал хөгжүүлэх асуудлууд бол үе үеийн одоо засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт тусгалаа олж ирсэн. Ер нь Баянгөр аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх түүн дэвшил гаргах талаар одоо та
ямар бодлогыг одоо барьж ажиллаж байна вэ гэж. Аялал жуулчлалын салбарыг утаагүй үйлдвэрлэдэг. Манай аймаг үнэхээр бас одоо аялал жуулчлалын салбар дээр бодлогоо зөв тодорхойлоод гаргасан бодлогуудаа хамгийн гол нь хэрэгжүүлэх ирэмэлцлэл энэ аймаг орон нутгийн засаг төрд байх юм бол энэ салбараас бол ихээхэн хэмжээний орлого олох, ажлын байр бий болох ийм боломжтой салбар гэж харж байгаа. Одоо өнөөдөр Баян-Хонгор аймагт аялал жуулчлалын салбарыг хариуцсан ганцхан л мэрэгжилтэн байна. Энэ нь болохтой зэрэг хаа байсан байгаль орчин аялал жуулчлалын газар хариалагддаг. Тэгээ энэ хүний одоо хийж төлөвлөж байгаа үйл ажиллагааны хүрээндэл аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлогдож хэрэгжиж явж байна л гэж харж байгаа. Тэгээ энэ үнэхээр учир дутагдaltaй байна. Энэ одоо ирээдүйд асар хэмжээний бас ашиг олох, ажлын байр бий болгох, нутаг орноос сурталчлах ийм боломж болцоотой арга хэмжээг бид нэр хэрэгжүүлэхийн тулд нэгдүгürt яг хариуцсан бүтцийг бий болгоё гэж байгаа. Тийм ч учраас аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрөг хөтөлбөрт дотор туссан байгаа асуудал бол энэ аялал жуулчлалын салбарыг дангаараа авч явах ийм бүтцийг бол бий болох асуудал бол туссан байгаа. Тэгээд эх оны 1 сарын 1 гэхэд бол бид нэр энэ бүтцийг бий болгоно. Аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаанаар оруулж шаардлагатай хөрөнгө санхүүгийн их усүрийг тавина. Тэгээ энэ одоо аялал жуулчлалд хариуцсан бүтэц буюу албаараа дамжуулаад нэлээдгүй эрчимтэй ажил. Өмнө нь одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 удаагийн хуралдаанаар шийдсэн аялал жуулчлалын салбарын мастер төлөвлөгөө манай аймагт бэлэн байж байна. Энүүгээр ерөнхий бодлого тодорхойлогдсон гэж харж байгаа. Одоо энэ хөтөлбөр энэ төслүүдийг л энэ төлөвлөгөөнүүдийг л ажил болох шаардлагатай. Тэгэхээр нэн тэргуунд бид нар Баян-Хонгор аймгийнхаа үзэсгэлэнт газрууд ард гадаадын иргэдэд одоо үзүүл танилцуулчих тийм ээ уламжлалт ёс жанслаас авахуулаад энэ бүх ажил арга хэмжээгээ сурталчилсан ийм маркетингийн томоохон ажил арга хэмжээг бол эхний 1 жил бол зохион байгуулна. Үүнтэйгээ зэрэгцээд бид нэр аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр жуулчны баазууд байгуулах тийм ээ тодорхой одоо зорилт маршрутад чиглэгдсэн жуулчны баазууд байгуулах энэ дээр аймаг орон нутгийн зүгээс санхүүгийн дэмжлэг тусцаа үзүүлж хамтарч ажиллах. За 3 дахь нь одоо 2018 оноос ахуулаад бий болсон бааз. За ингээд гадаадд дотоод сурчилсан энэ маркетингаараа дамжуул бий болсон жуулчдыг хүлээж авах үйл ажиллагаануудыг л явуулнаа. Тэгээд зэрвэл энэ 4 жилд бол аялал жуулчлалын салбарт томоохон ахис дэвшил өөрчлөлт гарсан. Өөрөөр хэлэх юм бол манай аймаг одоо зорилгодоо бол 10 жилийн дараа гэхэд жуулчд 40 мянгад хүргэнэ гэж зорьжсон байгаа. Энэ зорилгодоо хүрэх эхний ээлжинд одоо энэ бүрийн эрхийн 4 жилийн хугацаанд ядаж одоо гадаадаас яг бий болсон маршрутын дагуу 10,000 хүртэл жуулчин хүлээж авах ийм боломж нөхцөл болцоог бүрдүүлнэ гэж зорж байгаа. Үндсэндээ бол одоо энэ өвлийн улирал эхэлж байна. Удаа үнээр одоо энэ асуудал одоо гарч ирж байна. Баян-Хонгор аймагт дулааны станц барих асуудал өмнөх 4 жилд яригдж байгаад чимээг болсон. Тэгэхээр энэ тал дээр одоо ямар бодлого барьж байна вэ? За нөгөө талаар угалц 4-р багт цахилгаан халаагуурын одоо төслөөр хэрэгжээд 1100 айлыг одоо халаана гэсэн энэ төслийн арга хэмжээ зогссон гэж сонссон. Энэ талаар бас танаас мэдээлэл авъя гэж бодож байна. За баярлалаа. Дулааны цахилгаан станцын тухайн асуудлаар ажил авснаас хойш бол эрчим хүчний яам дээр бол 2 удаагийн уулзалтыг зохион байгуулад ажиллаж байгаа. За нэгдүгээрт нь бид нэр яг дулааныхаа цахилгаан станцын яг бодит хүчин чадал юу юм ирээдүйд ямар хэмжээний одоо дулаан цахилгааны их усүр хэрэгтэй байгаа гэдэг тооцоо судалгаанууд нэгдүгээрт аймаг тодорхой болох шаардлагатай байгаа. Саяхан одоо хотын ерөнхий төлөвлөгөө хэлцэх явцад 2020 оны төвшөнд Баян-Хонгор аймгийн дулааны нийт хэрэглээ 70 мегаватт гэсэн байдлаар тооцоо орж танилцуулагдж байна л да. Тэгтэл одооны барих гэж байгаа дулааны цахилгаан станцыг бид нэр 35 мегаваттаар төлөвлөсөн. Тэрний дагуу зураг хийгдчихсэн. Техник эдийн засгийн үндэслэл тооцоо судалгаа бүх юм хийгдчихсэн. Тэгтэл одоо 3 жилийн дараа дахиад дулааны станц өргөдгөөд явах уу гэдэг асуудал бас гарч ирж байна. Тийм учраас бид нэр энэ дулааныхаа техникийн тооцоог дахиж наривчлаа нягтлаа. Альных нь зөв юм. Өнөөдөр 35 мегаваттаар бид нэр 10 жил ажиллах болцоо байна уу юу? Аль эсвэл үнэхээр 3 жилийн дараа 70 мегаватт шаардлагатай гэдгийг тооцож аваад нягтлж байгаа дахиж энэ асуудлыг оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж харж байгаа. Мөрийн хөтөлбөртөө тусцын заавал хэрэгжүүлэх ёстой гэд хит яарсансан болоод
урт удаан хугацаанд аймаг орон нутгийн эрхшийг хангаж чадахгүй тийм одоо асуудал үүсч буй гэдэг дээр би бол санаа зовж байгаа. Тэгэхээр нэгэн яаралтай эхлүүлэх тал дээр бол яарахгүй байна. Хэрвээ үнэхээр 35 мегаваттаараа одоо удаан хугацаанд ажиллаж болно гэвэл бид нэр эх жилээс ахуулаад энэ дулааны цахилгаан станцыг барих ажлыг бол эхлүүлнэ. За хоёрдугаарт нь та сая асуулаа Totcom Service гэдэг компани шалгарсан энэ байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хөрөнгийн их усүрийг гаргасан цэвэр агаар сангаас гаргаж байгаа мөнгөний их усүрийг гаргаж байгаа нэг 230 сая төгрөгөөр яг одоо утаагүй бүс болгож зарлаад 4-р багт одоо хэрэгжүүлэхээр төсөл хийгдсэн юм байлээ. Тэгээ сонгуульч шалгалтанд зарлаад тэр компани шалгарсан. Эхний ээлжинд 740 гаруй одоо халаалтын цахилгаан хэрэгслийн тендер зарлагдаад гэрээ байгуулагдчихсан. За үүний дараагаар нь дахиад үлдсэн мөнгөн дээр нь зарлаад дахиад бас нэг 400-500 орчим ширхэг ийм халаагуур нийлүүлэх ийм тендер гэрээ байгуулах байдлаар намайг ажил авахд санал орж ирсэн. Тэгээ би өөрөө бас судалж үзээд энэ үйл ажиллагаа зогсоосон байна. Ягаад гэвэл нийт дүнгээрээ бодоод үзэхэд манай аймагт зөвхөн одоо 3-р 4-р багтхэд 1400 орчим ширхэг халаагуур нийлүүлэгдэнэ. Энэ бас хэд хэдэн үндэслэлтэй аюутай. Энэ 1400 ширхэг халаагуур нэг ширхэг нь үн ойролцоогоор 300 мянгад нийлүүлэгдэж байгаа. 300 мянган төгрөгөнд нийлүүлэгдэж байгаа. Үүний 50% нь одоо улсаас гаргаж байгаа. 50% нь иргэд өөрсдөө хариуцах юм. Тэгэхээр энэ 150 мянган төгрөгийг өнөөдөр тэр иргэд маань худалдаж авангуудаа барагдуулах боломж болцоо бол туйлын бүрхэг харагдаж байгаа. Нэгдүгээрт нь энэ хүндрэлтэй үүсэж байгаа асуудал. Хамгийн гол хүндрэл үүсэж байгаа асуудал нь юу гэхтэй зэрэг эрчим хүчнийх нь өөрийнх нь шугам шүлжээний чадал байгаа. Энэ 1300 ширхэг халаагуур ороод ирэхэд манай аймгийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээг шууд 2.6 мегаваттаар өсгөнө. Өнөөдөр манай аймаг суурилсан хүчин чадал нь 12.6 мегаватт. Өнөөдөр өвлийнхийг ачаал дээр 9 мегаваттын чадал авч байна. Ингээ 2.6 нэмчихвэл бид нэр одоо байгаа суурилсан хүчин чадлаа одоо бүрэн ашиглаад тэгээд яаралтай одоо өргөтгөл хийх нэгдүгээр шаардлага. Хоёрдугаарт нь түгээж байгаа сүлжээнүүд буюу энэ гэр хорооллын трансформаторууд тэр айл өрхөд рүү явж байгаа шугам кабель гээд бүх юмнуудыг энэ ачааллын дагуулад солих шаардлагатай болж байгаа. Энэ ажлууд ерөөсөө хийгдэг байсан. Тийм учраас айлшгүй одоо энэ тендерийг бол зогсоох энэ үрээшгүй. Гурав дахь нэг асуудал нь манай аймаг тариф тоолоор нэвтрээгүй байна. Тэгээд иргэдэд одоо 1300 ширхэг тариф тоол энэ цахилгаан халаагуур нийлүүлчих юм бол 1 кВт эрчим хүчийг ойролцоогоор бид нар дунджаар 100 төгрөг байна гэж бодоход энэ 10 цаг ажиллахад өдөрт 20 кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Тийм ээ. 10 цаг ажиллахад тэгээ 30 хоногт 600 кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ. Өдөрт 10 цаг ажиллахад. Тэгээ энэний мөнгө гэдэг чи одоо 100 төгрөгөөр бодчих юм бол нэг айлын сарын төлбөр бараг 600 мянгад хүрчих. Тэрнийг иргэдэд ашигтай ямар ч ашиггүй. Тийм учраас ийм гурван шалтгаанаар бол энэ төслийг зогсоосон. Одоо харин бид нар буцаагаад энэ мөнгийг алдчихгүй тулд яаманд нь цэвэр агаар санд одоо буцаагаад төрш багшталттай утаа гаргадаг ийм зуухаар нь энэ удаадаа үргэлжлүүлье. Дараагийнхын жилүүдээс шугам шүлжээндээ өргөтгөл хийх замаар цахилгаан халаагуураар хангахын төслөө үргэлжлүүлээд явна гэсэн бодолтой байна. Та дөрөв бас ярианд дурдж байна л да. Тань дээр орж ирж байгаа хүмүүсийн зарим хувь нь за ажлын байр ажилгүйд л гэж урьж байна. Би үүн дээр асуух гэсэн юм а. Иргэд гадуураас хоёр зүйлийг ярьж байгаа нь анзаарэгдэж байна. Зарим нь болохоор ажилд орох, зарим хүмүүс нь ажлын байраас чөлөөлөгдөх гэсэн асуудлыг ярьж байна. Тэгэхээр таны хувьд боловсон хүчний асуудалд ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Өмнө нь бол би нэг л зүйлийг бас тодтогоод хэлчих тийм ээ. Бид нар 2012 оноос өмнө бол аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурал суудлал авсан намууд харилцаж сууж байгаа л албан тушаалуудаа тийм ээ. Тэн дээр нь ингээд тоогоон тохирол яриад ингээд зөвшөлдсөн явцдаг байсан. Харамсалтай нь 2012 оны сонгуулиар энэ үйл ажиллагаа тас зохицсон. Тэгэхээр зэрэг одоо бол над дээр бас одоо манай одоо юу гэдэг нь тийм ээ. Намын зүгээс ч тэр манай журмын нөхдийн зүгээс ч тэр адилхан байх ёстой шүү. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед төрийн захиргааны байгууллагуудад томилогдсон ажилтан албан тушаалтнууд өөрөөр хэлэх юм бол удирдах албан тушаалд томилогдсон хүмүүс бүгд өөрчлөгдөд манай намын хүмүүс байх ёстой гэсэн ийм шаардлага бол тавьж байгаа. Би бол эхлээд бол энэ саналтаа бол санал өгч байсан.
чадвартай улсуудын үлдээнэ гэсэн бас зорилго дотоод бодол байсан. Гэхдээ яг ажил аваад ингээд ажиллаад явж явах явц дээр нөгөө ажил хийж байгаа хүмүүс чинь бас өөрсдөд нь тэргүй бид нар одоо солигдох ёстой гэсэн ойлголт төрсэн байт юм байна. Тэр хэмжээгээр ажлын эрч хүч нь өөрсдөө одоо нөгөө ажиллах стан тавих шаардлага нь өөрсдөө сулраад ирдэг. За тэртээ тэгвэл миний ажлыг нэг л өдөр авах хэрэгтэй гэсэн. Тэгээ энээсээ болоод төрийн ажил салгардах юм байдал бол эсрэг ажиглагдж байгаа учраас ер нь солихон зөв юм байна гэдэг дээр санал нэгдээд бодол нэгдээд ингээд төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын халаас хэлгээ өөрчлөлтийн тухай асуудлуудыг бол хийж байна. Гэхдээ ямар ч байсан бид нэр тухайн ажил албан тушаалгахж байгаа хүмүүстэйгээ харилцан ярилцаж ойлголцож ажил төрлөө нөхж авалцах юм асуудлуудыг бол ярьж байна. Одоо тавигдж байгаа хүмүүсийн тухай дээр гэх юм бол зарим нэг нь бас надтай ах トゥ төрөс одон болгоод ярьж байгаа ийм асуудлууд бол байгаа. Гэхдээ бид нэр хэн тэр ажлыг гүйцэтгэж чадах вэ гэдэг тэр тухайн одоо томилогдож байгаа хүмүүстэй тавих шалгуур үзүүлэлтүүдийг бас нэлээд харж байгаа. Мэргэжлэр мэргэжил ажил гүйцэтгэх ур чадвар, багаар ажиллах чадвар гэсэн одоо ийм гол зүйл дээр нь харгалзаж бол тавьж байна. Нөгөө талаас аль болох зэрэг төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа зүгээр жирийн гүйцэтгэх ажил албан тушаалтныг бол халт солих асуудал бол туйлын буруу. Хэрвээ ингэ явчих юм бол нөгөө төрийн олон жил ажилласан дадлага туршлагатай ажилтнууд маань байхгүй болно. Энэ нь өөрөө төрийг маань одоо бас чанаргүй, чадвахгүй болдог. Ингээл 4 жил болоод нэг юм солигддог. Ийм байдал руу ингэж бодож зорж байгаа. Нэгдүгээрт нь тухайн ажил албан тушаалд хангаж байгаа хэсэг тал дээр хуулийн шаардлагуудыг бас нэлээд голчилж үзэж байна. Хоёрдугаарт нь бол мэдлэг чадвар мэдээж ажилласан жил дадлага туршлагыг харгалзаж үзэж байгаа. Гуравдугаарт нь бол хамт олонныхон саналыг авч, намын хамт олонны саналыг авч энэ асуудлыг бол шийдэж багаар ажиллаж нэг одоо бий болж гар сэтгэл нийлж ажиллах ийм хүмүүсээр л багаан бүрдүүлж байна. За улсын хурлын дарга сайдууд манай аймагт нэлээд олон удаа альчилсан. Тэгээд аймаг орон нутагт тулгарч байгаа асуудлуудын талаар та улсын хурлын 3 гишүүнтэйгээ хэр гар нийлээ ажиллаж байна вэ? За тийм үйл ажиллагаа эхлээд үндсэндээ аль аль нь одоо бүр эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг 3 сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна л да. Мэдээж энэ хугацаанд бол аймаг орон нутагт тулгамдж байгаа асуудлуудын тухайн асуудлуудаар бол маш ихээр санс олчж байгаа. Яаж хэрэгжүүлэх вэ? Яаж ажиллавал зөв гэдэг байдлаар улсын хурлын гишүүдтэй бичлж уулзах, албан бичгээр харьцах зэргээр бол нэлээдгүй ажил төрлөг бол зохион байгуулж байгаа. Бидний зорж байгаа зорилго бол нэгдүгээрт нь яаж энэ олон ажилгүй иргэдэг ажилтаа болох вэ гэдэг тал дээр. Яаж жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Энд яаж хөрөнгө санхүүгийн их усрыг босгох ёстой юм. Би их хурлын гишүүдээс бол ганцхан зүйл хүсэж байгаа. Баянгор аймаг руу чиглэсэн жижигдэн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлж өгөөч нэгдүгээр төр засгийн түвшин шийдвэр. Хоёрдугаарт нь олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтарч хөрөнгө босгох тал дээр хамтарч ажиллаж өгөөч. Тэднэрт бас одоо ярьж хэлж зуучилж өгөөч гэдэг. Гуравдугаарт нь энэ гадаадын элчин сайдын яамд энэ гадаад орнуудын бас орнуудаас дамжуулж энэ хандив дэмжлэг тусалцаа авах гэсэн ийм одоо гол ажлуудыг л тавьж байгаа. За дээр нь бол мэдээж одоо боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт, хөдөө аж ахуйн салбарт гээд тулгамдж байгаа олон асуудлууд байгаа. Энэ болгоныг мөрийн хөтөлбөртөө туссан асуудлуудыг ажил болгохын тулд бас их хурлын гишүүдтэй холбогдож байнга мэдээлэл солилцож ажиллаж байгаа. Тэд нар маань ч гэсэн бас идэвхтэй байгаа. Өнөөдөр үнэхээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 2 сарын дараа л бүх одоо сонгоцсон тойрогтой ард иргэдтэйгээ уулзчлаа. Зарим нь одоо 2 удаа явчлаа. Өнөөдөр одоо гэхэд маргааш 14-нд элдв өчрөгшүүн тойрогтой ажиллана гэж байна. За мөн одоо бэлэгдэхшүүн ажиллана гэж байна. Зандаж өчрөгшүүний биетлэлж тойрогын сундад ажиллаж байна. Энэ нь юу гэхдээ зөв иргэдтэйгээ л хэдий чиний ойрхон ажиллана, хэдий чиний ойрхон уулзаж тэдний санаа бодлыг сонсно. Тэр болгонч бол тэдний санаа бодлыг төр засгийн бодлого шийдвэрт бол асар их тусгуулахад бол асар их боломж олгоно. Энэ бол маш сайн үеийн эхлэл гэж би бол харж байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаанаар нэлээдгүй асуудлуудыг бас шийдвэрлсэн байгаа. Энэ дээр бас нөгөө орон нутгийн хөгжид компанийг хувьцаат болгосон шүү дээ тий. Хувьцаат болгохоор зэрэг хариуцлагагүй байдал үүсэхгүй юу? Энэ тал дээр бас хариулт авъя. Нөгөөдгөр бас нөгөө Баян хонгорын хөгжлийн корпорац байгуулагдж байгаа шүү дээ. Энэ талаар бас мэдээлэл өгөөл. За баярлалаа.
манай аймаг чинь одоо бас нэг яг одоо орон нутгийн өөрийн гэсэн өмчийг түшиглээд үйл ажиллагаа явуулж байгаа 3 компани байгаа. За энэ болохтой зэрэг бол Баянгор Эрчим хүч компани, Чандман Баянгор компани. За тэгээд хуучин хог тээвэр буюу одоо сая бид нэр шинээр цэвэр хот гэж нэрлсэн 3 компани байгаа юм л. Тэгээ орон нутгаас бол одоо юу гэдэг нөгөө улсаас хийсэн асар хөрөнгө оруулалт орон нутаг шилжиж ирээд өмчт орон нутгийн өмчт бүртгэлтэй эднэрийг л одоо түшгэлж үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд. Энэ компаниуд байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагааныхаа хувьд ашигтай ажиллаад аймаг орон нутгийн төсөвт ашиг бий болсон ашигыг төвлөрүүлж авах хэрэгтэй. Харамсалтай нь одоо юу гэдэг энэ компаниудын зүгээс бол бий болсон цагаас хойш орон нутагт бол ашиг нэмээгүй. Харин эсвэргээрээ одоо өргөтгөл хийхэд, шинжилэлт хийхэд тийм ээ хэрэглэгчдийг дулаанаар хангахад, эрчим хүчээр хангахад тэгээд олон төсөл хөтөлбөрүүд оруулж ирж орон нутгийн дэмжлэг тусалцаа аваад төсөвдөр улам хөндрөл учруулад байгаа юм аа. Тэгэхээр энэ компаниудыг ерөөсөл компани гэдэг одоо аж ахуйн нэгжийг яг мөн чанарт нь шилжүүлэх буюу хувьцаат компани хэлбэр шилжүүлъя л гэсэн зорилго байгаа. Хувьцаат компани хэлбэр шилжих юм бол мэдээж одоо юу гэдгийг бүх хувьцаагаа гаргаад зах зээл дээр борлуулад тэгээд хин нэгэн этгээдүүд нь нийлж агаад бүх вакцины одоо худалдаж авчаад тэр компани хувь шилжүүлснээс ойлголт бол байхгүй юм. Аймаг орон нутаг бол яг хөвгтэй зэрэг гол стратегийн ач холбогдолтой гэж хэлж болохгүй юу? Тэр хүчний өөрөөр хэлбэл эрчим хүчнэр ихэд 6.3 кВт-аас дээш чадлын хүчний тоног төхөөрөмжүүд өндөр хүчлийн шугамыг бол яг өмчийн эзэн учраас орон нутгийн өмчөд аваад үлдэх хэсгээд дээрс нь тодорхой хувьцааг нь ажлагчд нь эзэмшүүлээ. Тодорхой хувьцаа үлдсэн хувьцааг нь зах зээл дээр гаргая. Ингэх юм бол 1 тэрбум орчим төгрөгийн хамгийн багадаа бодоход эрчим хүчин дээргээ тооцоход 1 тэрбум төгрөгийн хувьцаа борлуулснараа орлого оруулах. Энэ төвлөрсөн хөрөнгөөр л өөрөөсөө яг нөгөө хэрэглэгчд үйлчлэх сүлжээгээ өргөдөгдөг. Тэр хэрэглэгчд захлагаа эрчим хүчээр найдвартай эрчим хүчээр хангадаг тэр бүтцийн бий болгоод явах юм. Энэ хэмжээгээр аймаг орон нутагт ирэх ачаалал буурна. Хоёрдугаарт аймаг орон нутагт ашиг өгдөг болно гэж харж байгаа. Ногдлол шиг хэлбэр ашиг өгдөг. Энэ 3 компаниас гурвангаас нь бид нэр ашиг авч чаддгүй юм гэхэд ядаж өөрсдөө хөрөнгө санхүүгийн их усар гаргаад өөрсдийнхөө өмнө тулгамж байгаа асуудлыг шийдвэрлээд явдаг ийм л компаниуд болгоно гэсэн ийм зорилт байгаа. Нөгөө Баянгор хөгжлийн корпорацийн тухай асуудал дээр бол бид нар олон жилээр ингэж ажиллаж ирсэн л дээ. Аймаг орон нутгийн аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурал бодлогоо гаргадаг. Тэмээс засаг дарга өргөн мэдүүлсэн үндсэнд бодлогоо гаргадаг. Тэгээ тэр гаргасан бодлогын төр өөрөө хэрэгжүүлээд яваад байгаа. Тэгээ төрд чинь өөрт нь ажиллах хүчний нөөц маш бага шүү дээ. Баянгор аймгийн засаг даргын хамгийн газар 41 орон тод. Энэ дотроо яг одоо юу гэдэг зорж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд буюу нэг ялангуяа энэ эдийн засгийн салбарт, үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх бодлогыг барьж байгаа тэрнийг хариуцаж ажиллаж байгаа нь 2 хүн л байна. Нэг нь жижигдэн үйлдвэрлэлийн мэрэгчлэлтэн байна. Нэг нь дэд бүтц хариуцсан мэрэгчлэлтэн байна л гэж харж байгаа. Энэ 2 хүний хүчээр юу их юм бэ тийм ээ. Тэгээд бодлогууд маань хөрсөн дээр буухтай зэрэг яг нөгөө эхний зорж исэн зорилт нь хазайдаг. Үр дүнтэй болдог асуудал ч бас эндээс үүсэж байгаа. Тэгэхээр аймгийн бодлогыг хэрэгжүүлэх энэ төр хувийн хөвшллийн түншлэлийг хадгалах ийм бүтцийг л Баянгор хөгжлийн корпорац гэж нэрлээд байгуулчихж байгаа. Энэ бол төрийн байгууллагын төлөөлөлтөй, аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтөй, Хараат бус буюу Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийг оруулах гэж тооцож байгаа. Ийм бүрэлдэхүүнтэйгээр явуулна. Энэ бол ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэл эдийн засгийн салбарт аймгаас гаргасан бодлогыг нэгдүгээрт нь өөрснөө хөрөнгө санхүүгийн их усыг босгоно. Төрийн хувийн хөгжлийн түншлийг хүрээнд. Хоёрдугаарт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн жил жижигэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр гарсан бодлогыг хэрэгжүүлэхээр зорилгоор хуваарлсан хөрөнгө. Гуравдугаарт нь бол олон улсын байгууллагын хандив дэмжлэгт туслалцаагаас бий болж байгаа хөрөнгө гэсэн ийм хөрөнгүүдийн их усүрийг дайчилж хийх юм. Үйл ажиллагааны зарчим нь манай энэ хүмүүс гаргасан бодлогын хүрээнд одоо юу гэдэг нэг эсхийн үйлдвэр байгуулна гэдэг аймгийн бодлого гарцсан бол эдгээр эсхийн үйлдвэрийн төсөл бичнэ. Эсхийнхэн үйлдвэрийн төслийг төгс бичээд ямар хугацаанд ажиллах ёстой юм, нөөц нь ямар байгаа юм, боломж нь ямар байгаа юм, үр ашиг нь ямар байх юм, хэдэн жилийн дараа өртөө нөх юм бэ гэсэн ийм иж бүрэн төслийг бичээд нөгөө сонирхож байгаа жижигдэн үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах юм презентацийн хийгээд тэрний сонгосон аж ахуй нэгж өөрийнхөөс гарах хувийг гаргаад тэгээд хамтраад тэр бизнесийг ажил болгоод тэгээд үйл ажиллагаан дээр нь корпорац хяналт тавиад ингээд
ажиллах ийм л зорилготой юм байнамаа. Энэ зорилго бол зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зорилго. Манай аймгийн өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ аймгийн хөгжлийн дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг бас хурал дахь 2 намын бүлэг нийлж байгаа боловсруулсан. Энэ бодлогын хүрээнд бид нэр ийм корпорац байгуулна гэж зорьсон. Энийг хэрэгжүүлж байгаа эхний нэг том алхам байгаа. Энэ дээрээс бол маш их үр дүн хүлээж байгаа. Өрхийн хөгжил эдгээр компаниудын хөгжлөөр бас Баянгор аймгийн хөгжлийг харах байх л та. Баянгор хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа тэрбум төгрөг зарцуулсан гэсэн яриа байгаа шүү дээ. Энд одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал маань бас энэ төлөвлөгөө нь бас хангалтгүй гэж үзээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурийг илэрхийлэх вэ? Ер нь аливаа юм бол төлөвлөлттэй эмгтэй зэгцтэй байж ижил хөгжиж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрвэл нэгдүгээрт нь бол хот төлөвлөлтийн тухай асуудлыг бүр нэг шинжлэх ухааны үндсэлтэй боловсруулад эннийхэн дагуу ирээдүйд ийм болох юмаа гэдэг байдлаар төлөвлөсөн асуудлыг бол маш зүйтэй алхам гэж харж байгаа. Энэ тал дээр бол манай бас өмнөх иргэдийн төлөөлөгчдийн хурал санаачлагтай ажилласан 200 сая төгрөгийн их усвар 2013 оны оронтгой хөгжлийн сангаас тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн. За явцын дунд бол барилга утгуулгалтын яам 970 сая төгрөг нэмсэн. Ингээд нийтээ 770 сая төгрөг нэмсэн юм байна. Нийтээ 970 сая төгрөгийн ийм ажил байгаа. За гүйцэтгэгч компанитай бол 937 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм байна лээ. За 3 жил гарan үндсэндээ одоо 4 жил шахажиж энэ асуудал өчигдөр аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын хуралдаанаар хэлцэглээ. За үнэхээр бас нэлээдгүй судалгаа тооцоотой бас нэлээдгүй ажлыг хийсэн байна. Гэхдээ төлөөлөгч нарын сэтгэлд хүрсэнгүй хэд хэдэн асуудал бол байсан. Хамгийн гол нь одоо бидний эрхчлээс хэрэгжүүлээд зорж байгаа үерийн хамгаалтын далангийн үерийн хамгаалтын тухай асуудал орхигдсон байна. За мөн үүний зэрэгцээгээр манай Баянгор аймгийн баруун чиглэл рүү зам явж байгаатай холбоотойгоор хурдан морины уралдааны замны тухай асуудал, за Чимээгүй хотын тухай асуудал, тэгээ одоо энэ утааны асуудлыг яаж шийдвэрлэх, ирээдүйд ямар боломж байгаа гэдэг дээр тооцоо судалгаа нь гараагүй байна. Цэвэр бохирсны нэгдсэн системийн өргөдгөл шинжилттэй холбоотой асуудлаар бас хангалтгүй туссан байна. Гэх мэтлэнгээр хот төлөвлөлтөнд тавигддаг нэн чухал шаардлагатай ажил арга хэмжээнүүд дутуу байна гэсэн үдс учраас хойшлууллаа. Тэгээ энэнийг бол бид нэр аль болохтой зэрэг хурдан түргэн хугацаанд шахаад хүлээгээд авчих юм бол тэр хүрээндээ аймаг орон нутгаа 2033 онд ийм болгоно гэсэн ийм төсөөлтөөр явуулах юм боломж болцсон нэгдэж байгаамаа. Төсвийн тодтоглоор хичнээн төгрөгийг юунд зарцуулахар болсон бэ? Энэ талаар бас мэдээлэл өгвөл. За энэ оны 9 сарын 9-ний өдөр улсын хурал хуралдаж төсөв тодтогл хийсэн байгаа. За энэний дагуу бол манай аймгийн тусгай зориултын шилжүүлгийн байгууллагуудын дэвчиж болох одоо зардлуудыг бол хассан. За энэ нь бол нийт нь 227 сая төгрөг гасагдсан. За үүнтэйгээ зэрэгцээд бас 2015 оны жилийн эцэст үүсэт байсан сургууль, соёлын байгууллага, цэцэрлэг, эмнэлэг гэсэн байгууллагуудаар үүсэт байсан өр болох нийтдээ 440 сая төгрөгийн өрийг бас тодтогч нэмэж өгсөн байгаа. За ингээд нийтдээ бол манай аймгийн одоо төсөвт байгууллагууд буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн нийт төсөв бол 36.5 тэрбум төгрөг болж батлагдсан. За хамгийн одоо аймаг орон нутагт үр дүнтэй аймаг орон нутгийнхны одоо гол одоо ажил хийдэг төсөв болох орон нутгийн хөгжлийн сан дээр бас тодтогл хийгдсэн. Орон нутгийн хөгжлийн сан дээр бол нийтдээ 944.1 тэрбум төгрөгөөр бол гасчлаа. Өмнө нь бол 5.6 тэрбум төгрөг байсан. Ингээд одоо 4.7 тэрбум төгрөг болж батлагдсан. Тэгэхээр зэрэг энэ ямар хүндрэл авчирж байгаа хөтэ зэрэг эрнэгээ төлөвлөчөөд тендер зарлаад ажил үйлчлэгээ явуулчихсан хийцэн ажлуудын төсвийг олгож чадахгүй хүрч байгаа ийм хүндрэл үүсгэсэн. Тэгээ энэ нь болохтой зэрэг нөгөө 60% сумд нь 40% аймагт үлдээдэг. Тэгээ аймагт одоо үлдэж байгаа 40% нэхэд 377 сая төгрөгөөр бол одоо төсвийн их усвар дутагдсан ийм нөхцөл байдал үүссэн. Тэгээд одоо аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчид за санхүү төрийн сангийн хэлтээс холбогдох хэлтээс агентлагуудтайгаа ярьж байгаад бид нэр ямар ч байсан бол 770 гаруй сая төгрөгөөр буцаагаад орон нутгийн хөгжлийн сангийн их усварыг нэмэгдүүлсэн. За энэ дээр дайчилж болох ёстой бүх хэл боломжтой нөөцүүдийг бол дайчилж байгаа. Нэгдүгээрт нь бол бид нэр орон нутгийн өмчөд ноогдох хэсэг энэ
шалгаамтай холбоотой борлуулалтаас орж иж байгаа орлогоноос 400 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн хэмжээг за мөн урд онуудад олгосон жижигдэн үйлдвэрлэлийн зээлээр олгосон тэр мөнгөний эргэн төлөлтөөс 125 сая төгрөгийг оруулж байна. За 215 сая төгрөг оруулж байна. За дээр нь энэ уулархан үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас бас 125 сая төгрөгийн дэмжлэг тусалцаа авч нэг нь бол орон нутгийнхаа хөгжлийн санд төвлөрүүлээд нийтдээ 770 гаруй сая төгрөгөөр орон нутгийнхаа хөгжлийн санг бол тодтгосон. За энээсээ бол нөгөө өмнө хэрэгжүүлсэн 377 саягийн бол дарлаа. Тэгээд одоо 400 сая төгрөгөөр нь ажил үйлчлэгээ явуулахаар төлөвлөсөн. За энд нь 400 сая төгрөг бол нэгдүгüүрт нь бид нар үйлдвэрлэлийн бэлтгэлийг ажиглахыг хангах хүрээндээ 100 сая төгрөгөөр өвсдөжлийн нөөц бий болгох зорилгоор нийтдээ 200 тонн өвс 35 тонн тэжээл бэлтгэх зорилготой 100 сая төгрөгийн их усурыг баталлаа. За мөн одоо урд донд энэ өнөөдөр баригдаад ашиглалтанд орчихсон одоо энэ төв цэцэрлэгт хүрээлэн байгаа. Нийтдээ тэрүүн 855 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө. Энэ амралтаа иржүүлсэн зугаалгын бүсийн хүрээнд тийм ээ. Энэ мөнгнөөс 255 сая төгрөг эргэжил тавигдсан байсан боловч бас орон нутгийн иргэдийн цалин тавиагүй, орон нутгчин санхүүжилт өгөөгүй гэдэгт компани бас манай иргэдийг хохироод байгаа учраас тэр цалин тэр бусдаас авсан үйлчлэгийн тухайн компаниар төлөвлөхийн тулд дараа жил тавигдсан хөрөнгнөөс нь 82 сая төгрөгийг суулгалаа. За манай аймгийн хэмжээнд Баянгор сумын хэмжээнд хамгийн өндөрлөлттэй нэг асуудал нь бол энэ орон сууцнуудын засвар үйлчлэгтэй холбоотой асуудал байгаа. Хуучин орон сууцнууд маань үнэхээр бас хүн оршин суугт бол хүндрэлтэй болчих. Тэгэхээр 5 байрны орцыг сонгоод нийтдээ 45 сая төгрөгөөр засварлуулахаар 45 сая төгрөгийн хөрөнгө суулгалаа. 45 дугаар байр гэдэг нэг 2012 онд ашигласан төрийн албан агчтай орон сууц гэдэг нэг 6 давхар байрлал байгаа. Дээрээсээ ус хойждог доор нь бохир нь хальчихсан. Тэгээд өвөл хүйтэн энэ байрны засварт зориулж бас иргэд нь одоо санал гаргасан учраас 65 сая төгрөгийн асуудал шийдвэрлэлээ. За мөн зарим одоо ерөөсөн багуудын эмч нар бол ерөөсөн тэр иргэддээ хурж үйлчлэх, иргэдээ үзэж харах тал дээр ямар ч боломжгүй болцсон байна. Унаа байхгүй, морь тэмээгээр явдаг бодоо баргал ийм үе руугаа зарим сумд нь орцсон байна. Тэгээд нэн шаардлагатай байгаа 2 сумдын багийн эмч нарын унааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэг 18 сая төгрөг шийдвэрлэлээ. Гэх мэтчлэнгээр л одоо нөгөө үлдсэн 400 сая төгрөгөө хуваарлаад дууссан. Тэгээд одоо дараа жилийн хувьд ч гэсэн асар хүндрэлтэй байгаа. Өмнө хийсэн ажлуудын олгодоогүй санхүүжилт тэ асуудал. 10 км зам дээр бид нэр ирэх жил гэхэд орон нутгийн төсвөөсөө бид нэр тэрүүн 55 сая төгрөгийн хөрөнгө төлөх ёстой. Одоо энэ цэцэрлэг хөрөлөнгийн тохиолдолд сая 100 өгчлөө, одоо 90 82 өгчлөө. Одоо бид нэр дахиад 170 гаруй сая төгрөгийг бас тэр компанид олгох ёстой болж байгаа. Тэгээ одоо энэ саяны одоо зураг төсөв хийлгсэн юу Баянгор хотын ерөнхий төлөвлөгөөнд ир гэхэд бид нэр дахиад 172 сая төгрөгийн өртөө байгаа. Ингээд бодоод үзэх юм бол зөвхөн эх хонд бол аймаг орон нутаг өөрийнхөө төсвөөсөө тэрүүн 600 орчим сая төгрөгийн хөрөнгө санхүүгийн их усурыг бол одоо урд зөвхөн хийсэн ажлаа санхүүжүүлэхэд олгох нэ. Тэгэхээр одоо нөгөө дахиад шинээр ажил хийх гэдэг асуудал бол маш хүнд байгаа. Тэгэхээр төсвийн их усурыг харах биш, өөр бус их усураас хөрөнгө дайшлах асуудал бол шаардлагатай болоод байгаа. За тэгэхээр та ер нь ажил авснаас хойш аймгийн хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцсан уу, мэдээлэл авсан уу? За ер нь тэнд бол хогийг дарж хөрсжүүлэх ажил бол одоо хөрөнгө мөнгөний асуудлаар шалтгаалаад ерөөсөө хийгддэг юм байна. Тэгэхээр энэ нь одоо нийт талдаа бол хөрсний бохирдлыг үүсгэж जैन. За нөгөө талдаа бас гүний усанд нөлөөлдөг гэдэг чинь. Тэгэхээр таныг хурлын дарга байх үед буюу одоо 8-аас 12 оны үед энэ хогийн цэгийг анх барьж байгуулж байсан. Тэгэхээр яг тухайн үед ямар судалгаагаар хийгдэжсэн ажил вэ? За энэ хогийн цэгийн асуудлыг бас цаашид яаж ямар бодлого гарч ажиллах вэ? За анх байсан хуучин хогийн цэг болохтой зэрэг ерөөсөө яг аймгийнхаа нэгдүгüүрт нь дээдлэлт байдаг. Хоёрдугаарт нь бол төвийн голын ойролцоо оршдог байсан учраас зам болоод үер болохтой зэрэг бол маш хэмжээний хог үертэй хамт урсаж энэ гол бохирдуулаад байсан учраас энийг зайлшгүй байршлыг өөрчлөе гэсэн
байршлын өөрчлөлтөө аймгийн тухайн аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид хэд хэдэн газараар явж үзэж хагаад одоо энэ баруун урт талдаа байдалтаар хотын баруун талд байдалтаар газрын асуудлыг шийдсэн юм аа. Тэгээ энэний зорилго бол ирсэн хогийг хүлээж аваад ангилж ялгаад тэгээд буцаагаад дараад дээр нь одоо нөгөө ландфилийн аргаар шороогоор хочоод ингэж л ажиллах хэрэгтэй хогийн цэглэлтэй. Тэгтэл одоо яаж байгаа хөтө зэрэг зүгээр л ерөөсөө хог хүлээж авдаг, хураадаг л ийм цэг болцоод байгаа. Би нөгөө сайн ч би очиж үзсэн. Тэр торон хайс хамгаалтын асуудлаас ахуулаад өнөөдөр тэгээд санаатай байдсан самсргүй байдлаар бас 2 удаа шатсан энэ зам. Тэгээд тэр утаа нь одоо бас аймаг руу орж ирээд бас иргэдэд одоо иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн ийм асуудлууд бол байгаа. Тэгээд нэгдүгээрт нь хогийн зэгтэй холбоотой асуудал, хоёрдугаарт нь аймгийн төв хогч гэсэн одоо сүүлийн нэг ялангуяа одоо шинэ хурал бүрэлдэж аймгийн удирдлагууд ажилдаа орсноос хойш бас ачигдах нь цэвэрлэгдэх нь хойрог болоод ирсэн. 2-3 удаа энэ сум орон нутгийн удирдлагуудыг дуудаж уулзалт ажил арга хэмжээ гэсэн. Энэ хог тээвэрлэх үйл ажиллагааг менежментийн хувьчлаар өгчихсөн байна. Тэгээ менежментийн хувьчлаар авчаад нөгөө нөхдүүд маань ерөөсөө л хог тээвэрлэх л ийм л үйл ажиллагаа явуулж юу н тэн дээр анхаарах нь байдаг. Тэр ч байтугай нийтдээ одоо огт өргөө байсан энэ байгууллага нийтдээ 46 орчим сая төгрөгийн өртөө болсон. Энэний яагаад өр үссэн бэ гэдэг ингээд судлахтай зэрэг 36 сая төгрөгтэй холбоотой өр нь болохтой зэрэг ганцхан иргэнтэй буюу энэ менежментийн хувьчлаар очихоос өмнө тэр хог тээврийн компани үйл ажиллагааг хариуцчихсан Баянгор сум дээр хариуцчихсан нэг иргэнтэй холбоотой асуудал. Тэгээ би бол одоо энэ асуудлыг эдийн засгийн цагдааг албан шалгуул 4 сарын хугацаанд 36 сая төгрөгийн өр үсгэсэн. Гэхдээ тэр иргэдээс хурааж авсан мөнгөний орлого бол бүгдээрээ тэр компани руу орсон баг. Ийм зөрчил дутагдал байсан учраас сая санал гаргаж аймгийн иргэдийн төлөөлөгчд хурлын тэргүүлэгчид тавиад энэ менежментийн өвчлөлийг хүчингү болгуулад тэгээд цэвэр хот гэсэн байдалтайгаар хог тээврийнхаа энэ үйл ажиллагааг эрхэлж явуулах компаниг шинээр байгуулчихлаа. Тэгээд одоо бол бид нэр энэ компаниараа дамжуулаад хогийг тогтсон нэг хугацаанд тогтсон цагт авдаг. Зөвхөн орон сууцны гаднах хогийг цэвэрлээд явдаг биш. Одоо тэр хорооллын доторх хогийг орон сууцны доторх хогийг эргэн тойрны хогийг бас цэвэрлэдэг байх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгтэл тэрнийг хариуцдаг хүн байхгүй. Хот огчлолт болохтой зэрэг бол дандаа төв зам нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцдаг. Хорооллын доторх буюу энэ байшин хорооллын доторх зам талбайнууд эзэнгүй цэвэрлэгээгүй үлдээд байгаа. Энийг бас хариуцуулдаг болох. Гэх мэтчлэнгээр нэлээд шинэлэг байдлаар бол бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөсөө удахгүй одоо энэ 7 хоногоос ахуулаад бол өөрчлөлт гараад ажиглагдаад эхэлнэ. За тэгэхээр таны мөрийн хөтлөөрт бол энэ хөгжил дэвшил рүү тэмүүлсэн олон зүйлүүд байна лээ. Тэгэхээр энэ Баянгор аймаг ер нь гадаад харилцаа талдаа энэ 4 жилд ямар бодлого чиглэлийг барьж ажиллах гэж байна. Энэ талаараа бас та тодорхойлгоо. Бид нар чинь ер нь гадаад харилцаа талдаа ингээд аваад үзэхдээ зэрэг яг одоо юу гэдэг эдийн засгийн хувьд дээр одоо харилцаатай байсан гэж хэлэх юм бол бид нэр хятад улсын эзнээ хушуутай байгаа. Эзнээ хушуутай байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 4 жилд бас нэлээдгүй үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Тэгээ Капанский орон гэж нэг Орос улбаны улстай байна. Японы Ойто мөчтэй байна. Ер нь бол одоо ингээд нэг тогтмол нааш цаашаа яваад ингээд сонсолдог. Сүүлийн үед бол Японтой харилцаа муудад Японтой одоо тогтсон харилцааны чиглэлээр тодорхой акц дэвшил өөрчлөлт гарсангүй гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ гадаад харилцаагаа бид нэг явж очиод нэг зугаалаад хэдэн хүн улсууд амраачаад ирдэг биш. Ээж бүрэн түншлэлийн харилцан ашигтай байх энэ зарчмын гэрээг л нэг хушуутай биш бид нар бүр аймагтай хийгээд зорж байгаа. Одоо шинэ хятад улсын алшаа аймагтай байдаг юм уу? Хятадын Ниншаа мөчтэй байдаг юм тийм ээ. Яг одоо өөр аймаг бол аймгийнхаа төвшөнд харьцдаг байх хэвээр. Тэр хүрээндээ томоохон бодлогынхаа нэн шаардлагатай байгаа ажил арга хэмжээнүүдийнхээ төслийг батлаад хамтарч хэрэгжүүлдэг. Эннээс нь аль аль талд нь хождог ийм л ээж бүрэн түншлэлийг бий болгоё гэж зорж байгаа. Манай аймгийн хувьд анхаарал татсан асуудлуудын нэг нь бол энэ эрүүл мэндийн хүний эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой асуудлууд байдаг. Тухайлбал
онгорсноос хойш бол одоо энэ 16 онд бол үндсэндээ 2 одоо ихийн төгдөл гарчаад байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөрт бол одоо эрүүл мэндийн талаар нэлээд олон зүйлүүдийг тусгасан байсан. Тэгэхээр эрүүл мэндийн талаар ер нь ойрын үед одоо ямар ажил арга хэмжээг зохион байгуулах бодлого чиглэлийг барьж байна да. Тэгээ ихийн төгдөл уг нь 3 гарчаад байгаа юм л да. 3 гарчаад байгаа. Үнэхээр одоо эрүүл мэндийн салбар дээр бол онцгой анхаарч өдөр тутамдаа энэ эмч нартайгаа зууралдаж ажиллах шаардлага байна л гэж харж байгаа. Үнэхээр нийт эмч нарын хувьд ер нь бол бүгдээрээ тийм гэвэл тийм биш шүү дээ. Манай эмч нарын дотор ч бас одоо ажлаа сайн хийдэг, ард иргэдэд үнэлэгдсэн, хүндлэгдсэн ийм эмч нар зөндөө байгаа. Харин нэг хэсэг зарим нэг нь одоо ажилдаа хариуцлагагүй ханддаг. Нэг өргөсөн тангараа одоо үнчээр биелүүлж чаддгүй ийм эмч нар байгаа. Энээсээ болоод нийт эмнэлгийн нэр хүнд унаад байгаа. Тэгэхээр зэрэг хэн сайн хэн муу эмч нар юм бэ гэдгийг бид нар тодруулах хэрэгтэй байхгүй юу? Яаж тодруулах юм бэ гэхдээ зэрэг тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гээд очисон, үзүүлсэн, харуулсан тэр иргэдээс нь иргэд нь өөрснөө тэр эмч нар дээр дүн тавьдаг. Энэ хүн надад үнэхээр одоо сэтгэл дүүрэн үйлчлэлээ энэ эмч. Энэ хүн дээр би онц гээд дүн тавьдаг. Ийм л одоо сүүлийн үеийн ийм захим ийм автоматчлсан төхөөрөмжийг л үнэлгээний төхөөрөмжийг л оруулж ирнэ гэж байгаа. Энэ зөндөө байдаг. Зөндөө газрууд хэрэгэлдэг. Тэгээд эмч өвчтөн өөрийнхөө авсан дугаархаа дагуу үзүүлэлтээ гарч ирлээ, дугаараа хийлгэлээ, дүнгээ тавьдаг. Тэгээд тэр нь дүн шууд эрүүл мэндийн газрын өдөрлгүүдээр очдог. Тэгээд үнэхээр одоо 80-90%-аас дээш одоо хангалттай үнэлгээ авсан эмч нарын цалин өндөр байг л дээ. Тэр 40-50% хүрэхгүй муу дүн авсан эмч нарын цалин буурах л дээ. Хэмж цалингийн хэмжсэн зардлаар нь сайн эмч нараа урамшуулчих. Ингээд яваад байх юм бол нэг талаасаа бас эрхээвш эмч нар маань тийм ээ орж ирсэн өвчтөнд сэтгэлээсээ үйлчилдэг тийм ээ тэднэрт одоо тэдний одоо хүсэж байгаа ийм үйлчлэгийг үзүүлсэн ийм үйлчлэгээл үзүүлэх хэрэгтэй байна. Тэгээ хөтөч эмч гэдэг нэг юм чухал бас юм шаардлагатай байгаа. Юу гэдэг зэрэг нэг өвчтөн очоод нэг иргэн очоод нэг эмчтэй очичоод гарч ирээд дараа нь хэн хандхаа мэддэг. Тэгэхээр зэрэг тэр хөтөч эмч тухайн өвчтөнтэй цуг эмчтэр нь ороод цааш нь одоо та тэн дээр очих юм байна, та энэ дээр очих юм байна гэдээ ингээд чиглүүлээд явдаг ийм тусламж үйлчилгээнүүдийг л одоо бас бий болгох зайлшгүй шаардлага хэрэгцээ байна гэж харж байна. Эмч нарыг бас сургах хэрэгтэй, эмч нараа бас дадлагжуулах хэрэгтэй. Тэгээ үнэхээр шаардлага хангахгүй байгаа эмч нарын бас одоо халдаг сольдог байх хэрэгтэй. Чадвартай эмч нараа бид нар шагнадаг, урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ зорилгоор манай мөрийн хөтөлбөрт эмч хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдээ орцсон байгаа шүү дээ. Тэгээ ийм бодлого чиглэлийг хэрэгжүүлж эрүүл мэндийн салбарыг нэг иргэдтэй гэсэн сэтгэлтэй, иргэдтэй жинхэнэ утгаар нь үйлчилж чаддаг л ийм эмнэлэг болгоё гэж байна. Өнөөдөр манай аймгийн иргэдээс ер нь нэг очоод нэг сэтгэлд 100% хүрсэн үйлчлэгээ аваад гарч байгаа иргэн байнг бол байхгүй шүү. Тэнд эмнэлэгт очисон өвчтөн болгон иргэн болгон ямар нэгэн одоо байдлаар сэтгэл хангалуун бус гарч байгаа. Хөдөөнийхэн ч тэр аймгийн төвхөн ч тэр асар хүн зуртал байгаа. Тэгээ сэтгэлээс үйлчилж чадахгүй байгаа явдал байгаа. Тийм учраас энэнийг л тасан зогсооноо. Энэ дээр бол маш эрчтэй. Тэгээ өдөр тутамдаа эмч нартайгаа хандаж харилцаж ажиллана гэж тооцож байгаа. Баянгор аймаг өөрөө уул уурхайн одоо нэлээ өгжсөн уул уурхайн асуудлууд бол нэлээ байдаг. Тэгэхээр энэ ялангуяа энэ хүн сэргээлттэй холбоотой маш олон асуудлууд одоо уран гарч ирээд байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байхад иргэд бол одоо энэ талаар их шүүмжилдэг. Мөн одоо таны нэртэй холбоотой одоо асуудлууд олон сөхөд тавигддаг. Тэгэхээр та одоо ийм олгуурхайтай юм уу? Эсвэл одоо энэ буруу зуруу юм яриад байдаг юм уу? Ялангуяа жаргаланд сум баян өндөр сумд ийм асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр энд та нэг үнэн бодиттой хариултыг одоо өгөөч гэж асууж байна. За өнчир засаг дарга болчихтойгон зэрэгэл ер нь богино хугацаанд асар их компанитай болоод энэ баяж тэмшүү одоо ер нь яг тиймэрхүү юмнууд л яригдчихэж байгаа. Тий.
Би 2 удаа байдраг жаргалтын сумдаар очиж ажилласан. Баян өндөр сумд айж бас очиж ажилласан. Тийм байхгүй шүү гэдэг юм би нутгийнхаа нэрэгдэд ярьсан, хэлсэн, танилцуулсан, тайлбар. Ерөнхийдөө зүгээр яг энэ сонгуул болох ч холбоотойгоор одоо гол ажил албанд гасж байгаа хүний л одоо нэрийг муутгаад авах юм бол дагаад нэр дэвшигчдийн намын унахч боломж болцоо байна л гэж харж л ийм улс төрийн тоглолт хийгээд байгаа юм бол гэж харж байгаа. Зарим нэг асуудлууд дээр нь бас одоо цагдаагийн байгууллагуудаар шалгуулах, үнэн зөвөнд тогтоолох асуудал ч бас хийгдэж байгаа. Тийм энэ дээр нөгөө талаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд ер нь манай аймагтайг уул уурхайн салбар дээр явагдсан бодлого бол мөнгө өгсөн ажиллаадаа гэсэн зарчмал явагдсан юм яаж. Өнөөдөр хандив өгсөн чи 200 сая төгрөг хандив өгсөн юм бол чи тэн дээр ажиллаж болно. Тэгээд мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны газар эднэр очиод ластай хөхтэй зэрэг маргааш наваад хайчдаг. Ямар ч үр дүн байхгүй. Тэгээ үндсэндээ бол одоо эвдэрсэн газар нэртэй газрууд нь хэн дуртай нь хаа дуртай газар ажиллаж байгаа л ийм л үйл ажиллагаа харагдаж байгаа. Энийг бол дасан зогсооно. Энэ жилийн хувьд дээр бол үнэхээр ажил авсан даруйдаа дасан зогсооход ажлын хэсэг гаргаад нөхцөл байдлыг судлуулсан чинь тэр хүмүүс чинь бол бас сум орон нутгатаа эсрэг хэмжээний мөнгө санхүүгийн хандив өгсөн байдаг юм. Дээдл нь одоо 200 сая төгрөг. Тэгэл доотл нь одоо 40-50 сая төгрөг ингээ өгч гисэн. Тэгээд хэдий хуульчирсан үйл ажиллагаа ч гэсэн нэг хэсэг иргэдийг бас тэгж гохироож болохгүй гэдэг үүднээс за тэр сум орон нутгатайгаа ажилласан гэрээнийхэн дагуу ажиллаад дуусах. Хамгийн гол нь тэр гол үйл ажиллагаа буюу нөхөн сэргээлт гэдэг юмыг л одоо 100% хийж өгсөн байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол тэгээ та нарыг бол одоо тэр байгаль орчны журмын эсрэг гэмтэргийн тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгүүлээ шалгуулад ингээд өөрсдөр чинь нөхөн хийлгэн шүү гэсэн байдлаар бол чиглэл өгөөд ажиллаж байгаа. Дараа жил бол ер нь бид нэр арай өөр бодлого хэрэгжүүлэх гэж байгаа. Ер нь яг энэ дээр аймаг орон нутгийн нэгдсэн нэг бодлоготой байх хэрэгтэй. Гэхдээ энэнийг бас төрөхийн зохих төвшний яамдуудтай хамтарч хэрэгжүүлээгээд эрчим хүч геолог уурхай яамтай нэгдүгээр, хоёрдугаарт нь байгаль орчин ногоо хөгжлийн яамтай хамтраад эвдэрсэн газаргүй Баян хонгор гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэгээ зорж. Энэ хөтөлбөрийн зорилго нь бол 2 жилийн дотор Баян хонгор аймгийн хэмжээнд нийт эвдэрсэн байгаа одоо эзэнгүй орхигдсон бүх талбайнуудыг ашигтай талбайг нь ашиггүй талбайг нь дагуулж өгч замаар л бүгдээрингийн нөхөн сэргээлт хий. Тэгээд үүнээс хойш түүнээс цааш ямар нэгэн байдлаар эзэнгүй орхигдсон буюу эвдэрсэн газар гэж байхгүй нэг суман дээр нэг эвдэрсэн газар илэрх юм бол тэр газрын тэр дор нь хин гэдэг нөхөр ухаж төнгөж хаяг үдгээр нь хөөн мөшгөж илрүүлээд дор нь хуулийн хариуцлага тооцоод дор нь одоо өөрсдөр нь буцаагаад болуулдаг даруулдаг ийм л байдал шилжнэ. Тэгэхгүй бол удаан хугацаанд ингэ яваад ахтай зэрэг бол энэ бол өөрөө нэгдүгээрт нь байгаль орчинд, хоёрдугаарт нь яг амьдран сууж байгаа орчинд нь амьдран сууж байгаа иргэдтэй бол асар их сэтгэлийн дарамт өгч байгаа. Ийм л асуудал байна. За таны хувьд мөрийн хөтөлбөрөөр боловсруулахдаа гол 5 зүйлийг тусгаж аймаг орон нутаг хөгжнө ингэснээрээ Баян хонгор аймаг Монгол Улсын жиргүүлийн 5 аймгийн нэг нь болно гэж тавьдсан байсан. Тэгэхээр энэ талаар бас тайлбарлахгүй. Мөрийн хөтөлбөрийн талаар тодорхой бөгөөд тавьж мэдээллийг. За ер нь бид нэг гол томоохон том бодлого дээр анхаарад энэ дээр дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлээд явчих юм бол дагаад бусад мөрийн хөтөлбөр дээр туссан ийм үйл ажиллагаанууд бол хэрэгжээд явчихна гэж харж байгаа. Тэгэхээр зэрэг бол ерөөс нэгдүгüрт нь бид нар энэ жижигдэн үйлдвэрлэлийг яаж идэвхтэй хөгжүүлэх тийм ээ түрүү ярьсан жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдийн ажилтаа орлоготой болгож ядуурлыг 2 дахин бууруулж хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол улсын тэргүүлэх 5 аймгийн нэг болно гэж зорьсон байгаа шүү. Тэгэхээр хамгийн нэгдүгээр бодлого нь бол иргэдийн ажилтаа орлоготой болгох зорилгоор жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал. Хоёр дахь асуудал нь болохтой зэрэг энэ хөдөлмөрийн багтаамж аль нь одоо ихтэй хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн салбар, хөдөө аж ахуй дотор, хөдөө аж ахуйн газар тариалан мал аж ахуй. Тэгэхээр зөв бид нар мал аж ахуйн талаар тусгаас нь 5 бодлого хэрэгжүүлэх гэж байгаа. Нэгдүгээрт нь бид нар малчтыг илгээлтийн эздээр одоо иргэдийг илгээлтийн эздээр гаргаж залуу малчтынхаа халааг суурийг бэлдээ гэж байна. Энэ гарч байгаа малчт дээр бид нар
малжуулах сангаар дамжуулаад амжиргааны зах малын захтай болгож тодорхой тооны мал сүрэгтэй болгож ингэж одоо хөдөө гараад маллаад энэ одоо малчиндынхаа залуу хойш үе болоод явах энэ болцоог нэгдүгüрт нь хангая гэж байна. Хоёрдугаарт нь 5 буюу түүнээс дээш үе одоо үед удам залгамжлаад мал малж байгаа малчдыг залуу малчдыг бас алдаршуулдаг болъё гэж байна. Гуравдугаарт нь энэ мал сүргийг үржил шимийг төрийн бодлоготойгоор хэрэгжүүлэх замаар тийм ээ энэ малынхаа үржил угсааг сайжруулж энэ шилмэл омгийн сүргийг малчны хотод бий болгож хөрөх зорилготой төрийн торгон сүрэг гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх. Бог малын одоо хийлтүүлэгчийг бол төр өөрөө бэлтэн худалдаж авч бэлтнэ. Энэ нь бол одоо баяд үйлдвэрх нь байдаг юм, бараг үйлдвэрх нь байдаг юм уу, тийм ээ. Эсвэл одоо тэр залааж институт байдаг юм уу, бөмбөрийн улаан нь байдаг юм уу, тэр увсын улаан юм аа байдаг юм уу. Ингээд ер нь аль та хаана өндөр ашиг шимтэй малын ген фонд байна. Тэндээс бид нэр эцэг малуудыг худалдаж авах замаар ийм одоо төрийн торгон сүргийг бий болгоод тэндээс хөдөө энэ мал эмнэлэг үржлийн засгуудаараа дамжуулаад тэр сүргүүдээс малчтайхаа малд нь ухнах хөстэй авах замаар энэ үржил селекцийн асуудлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж хэрэгжүүлнэ. 3-дугаарт нь малчтын уламж дараагаар бэлтгэсэн сүү цагаан эдийг зах зээл дээр яаж гаргаж эргэлтэнд оруулах вэ гэдэг асуудал. Энэний зорилгоор бид нэрээс савлгааны тоног төхөөрөмжөөр л хангана гэсэн ийм бодлого зорилтуудыг бол хэрэгжүүлнэ. Дараа нь бол боловсролын салбарын асуудал байгаа. Боловсролын салбар дээр бид нар бас нэлээдгүй ажил төлөвлөж байгаа. Энэний хамгийн гол ажил нь бол багш нарыг л аттестатчилдаг болно. Аль ч улс оронд байдаг юм байна лээ. Зарим нь бол жилд, зарим нь бол 2 удаа. Аттестатчлалын шаардлагыг хангасан багш нар нь ажиллаад явдаг, хангаагүй нь ажлаас нь чөлөөлөгдөг, дахин сурдаг, тэгжээж орж ирдэг. Тэгжээж л бид нар энэ сайн багштай болж ээж бидний одоо бидний өрөөгдгийг сургаж байгаа багш нар маань сайн байж ээж бидний өрөөгдүүд сайн байна. Эхний хээр алга бол унган шир алга гэж ярьдаг. Сайн багшаас сайн шав төрнө, муу багшаас муу шав төрнө. Энэ бол тодорхой. Тэг учраас багш нар дээр тавигдах шаардлагыг бол өндөрсөн. Сүүлийн 3 жилд авиастай хүүхдүүд өөрөө хөгжөөд явчихнаа. Тийм учраас хүүхдүүдийн авиасыг л нээж илрүүлээ гэсэн байдлаар ийм авиас гэдэг хөтөлбөр цөм хөтөлбөрийг дагаж хэрэгжээд тэгээ одоо өнөөдөр яаж явах вэ? Хүүхдүүдэд үнэлгээ тавих юм байцсан. Хүүхдүүдийг ерөөс үнэлэхгүй байгаа. Ямар мэдлэгтэй болж байгаа талаар. Хүүхдүүдэд үнэлэхгүй болоод ирэхдээ зэрэг тэр багшийн хөдөлмөрийг үнэлэх боломжгүй болоод ирсэн байхгүй. Ийм л алтаа гарцсан учраас энийг засах учраас шаардлагатай байна. Тийм учраас бас Монгол Улсын засгийн газраас стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгоно гэж. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд 1-р ангид ямар хэмжээний стандарт хангалт идсэн байгаа нь тэрнийгээр нь багш нарыг шалгадаг байх хэрэгтэй. Энэ энэтэй уялдуулж бас боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого, эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх бодлого бол эмчнэрийнхаа л ёс зүйн хариуцлагыг дэвшлүүлэх л тухайн асуудал байгаа. Тэгээд шаардлагатай нарийн мэрэгжлийн тэр одоо багш тоног төхөөрөмжөөр хангах асуудал. Газар тариалангийн салбар дээр бол нэлээдгүй өөрчлөлт оруулах гэж. Манай аймгийн одоо хүнсний бүтээгдэхүүн одоо юу гэдэг төмс хүнсний ногоо тариалж байгаа эрхлэгчдийн маань хөдөлмөр нь өөрөө дандаа гар. Зөвхөн хаврал одоо нэг газраа хагалахтаа трактор хэрэгэлдэг. Тэгтэл одоо ховдын төмс яагаад хямдхан орж ирдэг гэхээр зэрэг тентх бүх үйл ажиллагаа механикчдчихсан. Тэгээд нэгж талбайд зарцуулж байгаа хөдөлмөр зарцуулалт бага байгаа учраас үнэ нь бага гарч ирээд байна. Манайхан бол зуны 3-4 сарын турш дандаа тонгол цол зэрлэгийн сулгаагаал услаагаа хийгээл ингээд явж байна. Тэгтээ асар хөдөлмөр зарцуулалттай учраас үнэ өндөр гарч ирээд. Тэгэхээр энэ газар тариалангийн салбарт ажиллаж байгаа иргэдийнхээ энэ хөдөлмөрийн хөнгөвчлөхийн тулд газар хагалгаас нь ахуулаад тариал хураах хүртэлх хугацаанд шаардлагатай байдаг бүх ийм тоног төхөөрөмжүүдээр л хангана гэсэн ийм бодлого хэрэгжүүлнэ. Хөнгөлөлтөрийн хөнгөвчлөн. Үйлчлэлтийн бэлтгэл ажил хангах тал дээр тань дээр 2 шалбан даалгавар гарсан. Бид хүнсүдэ чон газраас үйлчлэлтийн бэлтгэл ажлыг тодруулахад 60% та байна гэсэн үүн дээр та хяал тавьж ажилласан. За мөн Баянгар аймгийн хэмжээнд бэлтгэрийн дац 2 дахин хэтэрсэн байна гэсэн. Энийг мэрэгжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан байлээ. Та энийг бас хэрхэн яаж шийдвэрлэх вэ? За үйлчлэлтийн бэлтгэл хангах тухай асуудлаар нэгдүгээрт нь бол хөдөөгийн үйлчлэлтийн бэлтгэл, хөдөө аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэлийг хангах, хоёрдугаарт нь бол төв суурин газрын үйлчлэлтийн бэлтгэлийг хангах талаар бол 2 шалбан даалгавар бол гаргасан. За энэний дагуу бол ажлын хэсгүүд гараад хэрэгжилтийг шалгаад
ингээд явж байгаа. За надад өгсөн энэ 15-ны байдлаарх мэдээж вообще 5-ны байдлаарх мэдээ 10 дугаар сарын 5-ны байдлаарх мэдээгээр бол манай хөдөөгийнхэн маань ямар ч байсан бол 1000 орчим тонн үс тэжээлийн нөөцийг бол өөрсдөө бол бий болгоцсон байна. За аймгийн хэмжээнд бол нийтдээ аймгийн нөөц гэж байна, улсын нөөц гэж байна. Хоёр нөөц байна. За улсын нөөцөд бол одоогоор байдлаар 300 орчим тонн үс байна. За дээр нь бол одоо нэмээд дахиад 200 орчим тонн үсний нөөц бол ачигдаж ирж байгаа, тендер нь зарлагдчихсан. Ингээд аймгийнхаа нөөц төр бид нэг улсынхаа нөөц төр нэг 700 тонн үстэй. За дээр нь тэжээлийн тухай хувьд ирэх юм бол одоогийн байдлаар нэг 57 тонн тэжээл байгаа. Дээр нь 300 орчим тонн тэжээл татагдаж ирнэ. Ингээд нийтдээ нэг тэжээлийн тухай дээр ч гэсэн 400 орчим тонн тэжээлийн нөөцийг бол бид нэр ойрын хугацаанд бий болгоно. Гэхдээ энэ улсын нөөц бол нэмэгдээд цаашд бол 12 сар гэхэд бол нэмэгдээд яг зорилттой түвшиндээ бол хүрэх юм байна. Аймгийн нөөц бол 257 тонн өвс, 35 тонн тэжээл бэлтгэх ёстоос одоо бол биднэрт бол нэг 57 тонн өсөл байна. Сая төсвийн тодтоглоор 100 сая төгрөг шийдсэн. Энэ үгээр одоо дутж байгаа 200 тонн өвс, за тэгээд дээр нь 35 тонн өвстэй нөөцийг бэлтгэнэ. За малчид маань нэг ялангуяа одоо хатлангийн зориултын талбай бүхий ийм газрын нутгийн малчид байна бол маш хэмжээний өвс хөдөлгөөн тэжээл авч чадсан. Зарим нэг сумдад бол одоо өвс тэжээл авъя гэд хаанаас авахаа мэдэхгүй. Хаана хадах хадлан байхгүй учраас бол өвс тэжээлийн нөөц бэлтгэл бол хангалтгүй байгаа. За бэлчээрийн даац бол сүүлийн одоо 10 жилийн хугацаанд үндсэндээ Баян-Хонгор аймагт маань цаг суурийн тийм өндөрлөл гарсангүй сайхан өнтөө өвөл болж тийм ээ дэлгэр сайхан зам болж ирлээ. Энтэйгээр холбогдоод одоо төлөөн тавих юм бол манай Баян-Хонгор аймаг 4 сая 17 малт болж шít. Тэгээ бэлчээрийн даац бол тодорхой. Зарим сум дээр 3 дахин, зарим сум дээр одоо 2 дахин тэр байтугай хэтрээд явчихсан байж байгаа. Тэгээ ерөөсөө энэ олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын зүгээс ч гэсэн одоо ногоон алт хөтөлбөр байна. Швейцарын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэрэгжиж байгаа одоо энэ ногоон алт хөтөлбөр байгаа. За мөн одоо Францын засгийн газрын бүсгүй тусламжуудаар хэрэгжиж байгаа хэлэг зааргүй малын эмч төслийн хүрээнд ажиллаж байгаа энэ нөгөө ноолуур төсөл байна. Гэх мэтлэн төслүүдээр бас нэг бэлчээрийн менежментийн сургалтуудыг бол маш амжилттай зохион байгуулсны хүрээнд бас сумдуудын малчид маань бас тодорхой хэмжээгээр бэлчээрээ ашиглах хамгаалах тал дээр бас нэлээд санаачлагтай ханддаг болцсон. Одоо энэ дээр нэг төрийн нэг бодлого сайжруулах шаардлагатай байна л гэж харж байгаа. За энэ дээр бол одоо би тусгайланд бас та бүхэндээ өөрийнхөө санаа бодлыг ярья. Энэнийг ярих юм бол бас нэлээдгүй цаг хугацаа аавна би энэ тал дээр. Ер нь бол энэ малыг л бид нэр зах зээл дээр гаргадаг. Худалдаж авч зах зээл дээр гаргадаг болсноороо сүргийн эргэлтийг бий болгож энүүгээрээ намжаад малын тоо толгой төөрөх, бэлчээр хамгаалагдах ийм бодит боломж нөөц болцоо байгаа. Харамсалтай нь одоо энэ жил ховдод өвчин гарсан толботоор Хятадын засгийн газар мал мах экспортлох тухай асуудлыг бол хориглолцлоо. Тэгэхээр энэ жил бол одоо мал махыг бол бид нэр энэ төвсөрөн газруудын махны нөөцийг нэмэгдүүлэх ийм үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэнэ гэж харж байна. Ер нь орон нутгийн үйлдвэрлэгчтэй яаж дэмжиж байгаа юм? За тухайлх юм бол ашиглалтанд ороогүй байгаа ажилсаг төв дээр тулгуурлан аймаг орон нутгийн гол бодлогоо тодорхойлж байг гаргасан байна гэх мэт шүүмж явж байна л да. Энэ дээр ер нь хариулт өгөх та. Ажилсаг төв маань 2010 онд тэгэхээр 2011 онд эхэлсэн байрлага харамсалтай нь одоо дуусаагүй байгаа. Дууссан байсан бол одоо бас аймаг орон нутгийн төм түжигч бомбожгсон. Өнөөдөр ажлын байргүй байгаа. Гэртээ одоо юу гэдгийг нэг амбартаа жижиг үйлдвэрлэлээр эхэлж байгаа иргэн болгон тэнд очиж гсэн нэгнээсээ сураад цаашлаад одоо шинэ бизнес санаачлага олж аваад сургалтанд амрагдаад ингээд ажил бизнес нь өргөжөөд явж явах хэрэгтэй ийм л газар л да. Тэгэхээр бид нэр жижигдэнд үйлдвэрлэлийг бол бодлогон бол бид нэр Баян-Хонгор хөгжлийн корпорацаараа дамжуулаад ажилсаг төвийн төсвөлөд явуулнаа. Энэ дээр бол одоо маш том одоо ажлуудыг хийхээр бол төлөвлөсөн байгаа. Яг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ гэдэг маань өөрөө
нэгдүгээрт нь бид нэр тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л хүн худалдаж авдаг болгочих юм бол хоёрдугаарт нь тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд тийм ээ зарах олонд хүргэх тэр нийтэд хүргэх сүлжээг нь зөв болгоод өгчих юм бол энэ үйлдвэрлэлч эрхлэгчдийн хувьд бол том дэмжлэг байхгүй юу. Тэгэхээр бидний нэгдүгээрт нь зорж байгаа алхам бол Баянгар аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй ижил бүтээгдэхүүнийг гадна зах зээлээс хамгаалах энэ бодлогоо хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт нь зарим тохиолдолд бид нэр үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд дэмжлэг үзүүлж байгаа зүгээр мөнгө орхиод байна. Тэгвэл яагаад бид нэр яг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийн дэлгүүрийн дангуун дээр очиход тэн дээр нь орон нутгийн төсвөөс хөнгөлт үзүүлж болдгоо юм бэ. Тийм ээ, энэ хөрөнгө оруулалтын сангаас нь дэмжлэг үзүүлж болдгоо юм бэ. Та 2500 төгрөгөөр дэлгүүр зарагчид энийг 2300 төгрөгөөр зар. Та гаднаас орж ирж байгаа 2500 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна. Та 2300-аар дар би ашиггүй болчих гээд байна шүү дээ гэдэг нөгөө үйлдвэрлэл хэрэгч. Тэр ашигыг чинь алдагдлыг чинь төр нэг хэсэг хугацаанд хариуцсан 200 төгрөг гэж. Тэгэхээр яг 2300 төгрөгөөр нь 200 төгрөгийн зөрүүтэй болоод ирэхдээ зэрэг нөгөө худалдаа авахч нар маань хямд үнийхэн бүтээгдэхүүн, орон нутгийн бүтээгдэхүүн хэрэглээд эхэлнэ. Тэр хэмжээгээр эргэлт нь бий болоод ингээд эрэхтэй зэрэг худалдаа авалт өндөрсгөөд эргэлт бий болоод ирэхдээ хоригдлол үүсээд нөгөө бизнес чинь хөл дээрээ босно. Тэрнээс хоошоо бүтээгдэхүүн гадна бүтээгдэхүүнтэй өөрөө өрсөлдөн дахиж орон нутгаас үл дэмжлэг авахгүй болчихно шүү дээ. Ийм байдлын ч гэсэн дэмжлэг төлцөөг үзүүлэх боломжтой. Ийм л арга хэмжээгээр үйлдвэрлэл хэрэглэгчтэй бол дэмжиж явна. Нэгэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр нь хангах асуудал бас энэ төрөний ээлжинд тавигдаж байгаа. За тэгэхээр аймгийн засаг дарганы тамгын газрын баруун жигүүрт одоо таныг 150 сая төгрөгөөр засвар хийгээд өөрөө ганцаараа эслэн суугч байгаа мэт мэдээлэл гадар байна. Тэгэхээр энэ үнэн үү? Энд хариултахгүй та. Энэ чинь уг нь манай намын байсан юм. Тэгээд 2015 онд шийдвэр гараад улсын дэд шүүхийн шийдвэр гараад төрийн өмч шилжчихсэн. Тэгээ энэ барилгыг одоо нэгэнтээ төрийн өмч шилжээд ирсэн учраас энэнийг засвар хийж бид нэр төрийн өмч хөрөнгөхийн зорилтоор ашиглах ёстой шүү дээ. Тийм зорилгоор засвар хийлгэж байгаа юм. Тэнд бол нийтдээ нэг 16% ашиглалтанд орно засвар хийгдснээрээ. Яагаад засвар хийх шаардлагатай болсон бэ гэхтэй зэрэг өмнөх 2 жилийн хугацаанд ашиглалтгүй байсан шалтгаалаад 2 судаагийн асар хэмжээний ус алдалт болсон. Нийс шалтгаалаад бүх өрөө тасалгаанууд бол ашиглах ямар ч хүн суух боломжгүй болсон. Энэ дээр нь засвар хийлгэж байгаа. Тэнд би ганцаараа суухгүй юм байгаа юм. Тэнд тэр 16 өрөөг бусад одоо төрийн байгууллагууд ашиглана. Өнөөдөр аймгийн засаг дарганы тамгын газар дээр яаж нөхтэй зэрэг үнэхээр багтаамж байхгүй шүү дээ. Асар их бөхчим тэг олон хүн шахацалдад суус нөхцөлд төрийн үйл ажиллагаа явагдаж байна. Төрийн үйл ажиллагааны дотор ч бас тийм ээ. Үйл ажиллагааны тогтоо орчинд явуулаа хурдтай ажиллах зарим нэг одоо нууцлах мэдээ материалууд янз бүрийн юмнууд ч явж байдаг. Тэгтэл иргэдтэйгээ уулзах ийм ямар ч уламжгүй л одоо ийм өрөөнд л одоо манай тэр албагч нар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэний л арай нэг багтаа хэмжээнд хэлэх зорилготой яаралтай хийлгэх гэсэн байдлаар засвар хийлгэж байгаамаа. Тэгээд тэнд би одоо ганцаараа сууна гэж юу авах вэ? Энэ 150 шишин байгаа нэг 125 сая орчим төгрөгийн хамгийн бага зардлаар хийлгэж байгаа. Бүх халаалтыг сольж байна. Гэрэл цэглэхааны бүх монтажийг хийлгэж байна. Бүх шал хаалга цанхнуудаас ахуулаад ийм солих юм үйл ажиллагаанд хийгдэж байна л да. За ингээд баярлалаа цаг үеийн холбогдлолтой асуудлаар сэтгүүлчтэй бас нэгтэй ярилцсан таны ажил өндөр амжилт хүсье. За ажил авснаас хойш тэгээд одоо 2 сар гарангийн хугацаанд яг одоо үйл ажиллагааныхын талаар би сэтгүүлч та бүхнээрээ дамжуулж Баянгар аймгийнхаа нийт иргэдэд бодит нөхцөл байдал болоод хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээ манай нутгийн иргэд маань та бүхэн маань өөрснөө амьдралынхаа төлөө гэсэн чин сэтгэл ирмэлцэл байгаад өөрөө өөрсдийн төлөө зүтгэх ийм зүтгэл байх юм бол тэрний чинь дэмжих ийм хэрэгжүүлэх ийм баг хамт олон бүрдэж байгаа шүү гэдгийг би бас иргэддээ хэлье. Өнөөдөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэхдээ төлөвлөгөөг яаж хэрэгжүүлэх гэдэг юм уу хэдэн цаас хоорондоо шийдсэн байдлаар нь үнэлж дүгнэх биш. Яг тухайн өөрийнхөө хариуцж байгаа ажлынхаа салбарт хичнээн хүнийг ажлын байртай болгоо гэдэг байдлаар л үнэлдэг, дүгнэдэг, тэр хүнийг урамшуулдаг, тэр хүнийг одоо сольж өөрчилдөг ийм л бодлого хэрэгжиж явнаа. Бид нэр өнөөдөр үнэхээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол аймаг орон нутаг маань гадна өнгө цөсөн бол хангалттай сайхан засч авсан.
орчин нөхцөл маш бас сайжирч байгаа. Гэхдээ яг одоо өнөөдрийн бид нар бол энэ тэргуунд бол энэ ажил гэж хүсэж байгаа иргэдэг яаж ажилдаа орлоготой болгож тэднийхээ амьдралыг яаж сайжруулах вэ гэдэг асуудал бол аймаг орон нутгийн удирдлагуудын энэ 4 жилийн хамгийн гол анхаарч ажиллах асуудал байна. Гараа алгаан тосоод биш. Би надад ийм санал, ийм боломж байна. Энийг дэмжиж өгөөч гэсэн иргэн нүгээрэл дэмжиж ажиллахын төлөө өнөөдрийн аймаг орон төр захиргааны байгууллагууд ажиллах болно гэдгийг хэлье. Ингээд иргэд та бүхэндээ өвлжилтийн бэлтгэлийг сайн хангаарай. Өвлийг үнэтэй даваарай. Тэгээ цаашдаа аймаг орон нутгийн удирдлагуудаас хэрэгжүүлэх гэж байгаа бодлого ажиллагаа арга хэмжээ болгон дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад тийм ээ өөрсдийн чөлөө санаа бодлыг бас чөлөөтэй илэрхийлж байгаарай. Сайнын сайнаар нь, саарын саараар нь хэлж ярьж ингэж хамтаараа аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлд сайн сайхны төлөө зүтгэцгээе гэж уриалж байна. Баярлалаа тав.